Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог улсын ганц сургууль юм. Тус сургууль нь 1964 онд сонсгол хараагүй хүүхдийн 29-р тусгай сургууль нэртэйгээр 5 анги, 45 сурагч, 6 багш, 2 мэргэжилтэн, 3 ажилтнтайгаар байгуулагдаж байжээ. 2004-өөс 2025 оны хичээлийн жилд одоогийн хичээлийн байранд 75 хүүхэд, 11 ерөнхий эрдмийн багш, захиргаан аж ахуйн 13 ажилтнтайгаар өрх тусгаарлаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байжээ. 2025-аас 2026 оны хичээлийн жилд 23 бүлэгт 132 сурагч, 80 багш ажилтан албан хаагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Нийт багш нарын 31% нь магистр, 69% нь бакалаврын зэрэгтэй бөгөөд үүнээс 28% нь тэргүүлэх зэрэгтэй, 29% нь заах аргач зэрэгтэй багш нар ажиллаж байна. Манай сургуульд нийслэлийн 9 дүүрэг болон хөдөө орон нутгийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч суралцуулдаг. Манай сургууль 28 танхим, хүүхэд тайвшруулах өрөө, багш хөгжлийн төв, биеийн тамирын заал, англи хэлний танхим, мэдээлэл технологийн танхим, номын сан, дотуур байр, цайны газартай. Мэдээлэл технологийн кабинетэд харааны бэрхшээлтэй сурагчдад шаардлагатай дэлгэц уншигч програм, брайль төхөөрөмжүүдийг ашиглаж сургалт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн техник технологийн шинжилэл хийж мэдээллийн технологийн сүүлийн үеийн брайль таних төхөөрөмж, дэлгэц уншигч програм, хэвлэх төхөөрөмжүүдийг төрөлжүүлэн брайль сургалтын хэрэглэгдэхүүн материалыг хэвлэж сургалтандаа ашигладаг. Хичээлийн байрны зүүн жигүүртээ сурагчдын дотуур байртай. Хөдөө орон нутгийн болон хотын сурагчдыг хүлээн авч сурах, хөгжих, таатай орчин бүрдүүлэн засвар үйлчилгээг тохижуулалтыг хийн идэвх санаачлагтай нэгэн сэтгэлээр бид ажиллаж байна. Дотуур байранд 8 хүмүүжүүлэгч багш, 8 асрагч 24 цагийн ээлжээр ажилладаг. Сурагчдын дотуур байранд асрагч нарын өрөө, хүмүүжлийн өрөө, тоглоомын өрөө, тусгаарлах өрөө, хөгжмийн өрөө зэрэг хүүхэд чөлөө цагаа өнгөрөөх, гэрийн даалгавраа хийх, сурч хөгжих зэргээр хүмүүжин төлөвшөж байна. 1999 оноос хөгжмийн мэргэжлийн гүнзгийрэлсэн сургалттай ангийг нээх жилүүлж, одоо хүртэл харааны бэрхшээлтэй сурагчдад хөгжмийн мэргэжил эзэмшүүлсээр байна. Сурагчдын тусгай хэрэгцээг хангах, бие даан өөртөө үйлчлэх, тэмтрэх, сонсох мэдрэмжийг хөгжүүлэх, ахуйн болон орон зайн баримжаа олгох, ганцаарчилсан болон хэсэгжилсэн сургалт, сурагчдын бие бэлтрийг хөгжүүлэх, засан сайжруулах, ганцаарчилсан болон хэсэгжилсэн сургалтуудыг явуулдаг. Бидний сургалтын ахиц амжилтын нэгэн хэсэг бол эсэлтийн ерөнхий шалгалт хэлээ. Сүүлийн 5 жилийн дундаж оноог авч үзэхэд 500-аас 518 онооны хооронд хэлбэлцэж байна. Үүнээс хамгийн өндөр дундаж оноог нийгмийн ухааны хичээлээр 515, англи хэлний хичээлээр 502.8, монгол хэлний хичээлээр 502, түүхийн хичээлээр 501 оноотой гарсан нь нийслэл болон дүүргийн дундаж үзүүлэлтээс дээш түвшинд байгааг харуулж байна. Төгсөгчдийн ихтэй сургуульд эсэж суралцж буй байдлыг харах юм бол Монгол Улсын их сургуулийн гадаад харилцаа, соёл урлагийн их сургуулийн хөгжмийн багш, боловсролын их сургуулийн эмчилгээний биеийн тамир, хүмүүлийн ухааны сургуулийн аялал жуулчлалын анги зэрэг төрөл бүрийн мэргэжлүүдээр ихтэй сургуулиудад амжилттай суралцж байна. Сурагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тэдний хүсэл сонирхол онцлогт нийцүүлэн дугуйлын секцүүдийг хичээллүүлж байна. Дөрдөн эхлэх юм бол Сарабон сампингийн дугуйлан, хонхот бөмбөг, давсан урлал, айку логик сэтгэлгээ хөгжүүлэх дугуйлан гэх мэтчлэн 32 төрлийн дугуйлан бий. Манай сургууль нь эцэг их асран хамгаалагч, иргэд, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, багш нарын ажиллах, сурагчдын суралцах, таатай орчинд бүрдүүлэн, анги танхимыг тохижуулан засварлан ажилладаг. Инхрээ бяцхан шавнырын минь уйггүй хичээл зүтгэл. Эрдэмтэн багш нарын цуцшгүй хөдөлмөрийн үр дүнд сурагчид минь өөртөө итгэлтэй, сурах хүсэл тэмүүлэлтэй, өөрийн мөрөөдөлтөд иргэн болон төлөвшөж байна.